За сайн байцгаана уу та бүхэндээ. Манай Mongolik Time podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнгөрсөн 7 хоногудад бид бүхэн бас YouTube-ээр сувгаараа та бүхэнтэй уулзч чадаагүй. Тэгээд ямар ч шалтгаангүйгээр сувг маань хаагдсан. Одоо шин сувгнээсээ энэ сувгаа та бүхэн маань дагаарай. Аль болох олноороо байх тусам бид нэр сувгаа дахиж хаалгахгүй байх нэ. Тийм болохоор биднэрт үзүүлж байгаа та бүхний дэмжлэг болоод бидний YouTube сувгийг дагах шүү гэд ингээд томоо эхлэе. Энэ 7 хоногт бол монголчуудын хамгийн гол хэрэглээ болсон махны эргэн тойрондох махны тэр дундаа үнийн асуудал бол үнэхээр гал сэдв байлаа. Монголчууд энэ ардчилсан нийгэмд шилжээд 36 жил болж байгаа гэдэг боловч өнөөдөр бид нэр яг өнгөрсөн систем шиг одоо 90-ад оны ихэнх юм шиг картын барааны оронд нөөцийг мах гэдэг юмтай болсон байна. Дамчин гэдэг ойлголтын оронд change гэдэг дайсан гаргаж ирсэн байна те. Гэхдээ энэ бүхний гол буруут нь бол мэдээж хэрэг төр зэсэг төрийн буруутай үйл ажиллагаа. Энэ сэдвээ томоо эхлэе те. Гэхдээ одоо яг энэ чинь баг тойм болгоноор нэг мах ирээд ямар махчин улсууд вэ гэж бодох юм гээд. Уг нь бол аливаа улс үндэстний нэг хоолны төрөл зүйлчний цөөхөн төрлийн юм байгаа шүү дээ. Монголд бол одоо нүүдэлч маш хүйтэн уур амьсгалтай. Өвөл нь маш их мах иддэг. Ер нь бол өв зөнгөл мах иддэг. Тэгээд тэр махных нь нөгөө эрэлт нийлэлтгээл юм яриад ирэхээр л ингээл буруутны хаанаас хайгаад ирэх бол манай хүмүүс чинь. Нэг хэсэг бол малчид бол ер нь буруутай, шоналтай гэдэг юм яриас. Дараа нь ченжүүд малчтаас хямдхан аваад лангуун дээр ирэхээр маш өндөр үнэтэй болчиход байна. Ерөөсөө ярьдаг юм тэр. Би одоо харамсалтай энэ Facebook дээр хит хитэн сэтгүүлчтэй юм харсан чи ерөөсөө яг л тийм яриад. Өөрөө малгүй байж болно л гэхдээ тэр чинь тэр хүн хэрвээ хэнд мах идмээр бол машин оонж яваад хотонд нь очиод мах хонь гаргавал өөрөө л авал идэлтэй. Тийм боломж байхгүй шин. Тийм үү. Тэгээ нөгөө л малчин ченж гэдэг юм. Тэгээ нөгөө төрийн оролцоо ч юм уу юугаар ирдэггүй. Одоо энэ картын бараа гээд 90-ад оны их үед нөгөө зөвлөлтийн дэмжлэгээс ч юм уу байхгүй болцсон. Нийлүүлэлт нь байхгүй болцсон. Би бол картын бараанд бас очирч л байсан. Аав ээжтэйгээ хамталтад 90-ад оны их үед ихэр чинь 10 идтэй л байсан доош тарахад байгаа хгүй. Тэр чинь нэг айл хитэн дур нэг юм жижигхэн цаас өгчин тэгээд дэвтэрч үлөө те. Нэг айл хитэн 9 чихэр юу эргүүлэл нөгөө нийт улсаараа бараа байхгүй учраас тэр чинь одоо хойрлж хувааж өгч штэ те. Одоо ингээд нөөцийн мах нөгөө нөөцийн ясаа ингээд яг адилхан ингээд очрлоо хэдэн цагаас 5 цагаас ирсэн гин үнэ тийм ярил явж байна. Яг нөгөө хуучны дүр зургууд те. Нөгөө сүү авах гал очролдог байсан, талах авах гал очролдог байсан. Яг махан дээр нэг тийм юм харагдаад шүү. Тэр чинь зүгээр угаасаа хуучны ч тэр чинь зүгээр л үн тогтоочвол хомсдол бий болдгийн эдийн засгийн хууль шүү дээ. Үн тогтоосон газар болгоо очроо шүү. Ганцхан хуучин ч одоо ингээд Латин Америкийн улсууд Венесуэл эдгээр ингээд харуул нүл очроо. Тэгэл яг уу энэ зүгээр сая анзаарсан нэг юм нь юу гэхээр Монголд айгүй утгагүй маа. За социал демократууд нь социал демократ зах зээлийг буруутгадаг тэр бол аргагуулах. Одоо ч л Америк ч юм уу Европт ч юм уу ингээ харж байхад үн өслөөч гэдэг юм уу инфляц зэрэг том корпорациуд бол буруу өгдөг байхгүй юу? Байден гарч ил корпорациудаас болоод жил ковидын үе нөө цардахлын үеийн өмнө нэлээдээс бодоо инфляцийг корпорациуд руу тогтож явахад Jeff Bezos тухайн үед эсрэгүүцчихсэн байхгүй. Хуурамч фейк ньюс гэдэг твит тэгж ирж ирсэн. Хааж том бизнес өдрүүд болт. Манайх болохоор ингээд change энтер гэдэг нэг юм бичил жижиг дунд бизнесээс болоод ингээд эдийн засгийн савлцдаг маягийн юм яриад байгаа хин нийттэй байдаг. Тэгээ социал демократууд ч уг нь том бизнес өдрүүд тоглох хэрэгтэй тий. Жижиг дунд бизнесүүдийг өмгөөлөх хэрэгтэй шүү дээ. Ажилчдыг хөдөлмөрчдгийг ч юм уу одоо энгийн баг орлоготой тийм иргэдийг өмгөөлөх хэрэгтэй байсан чинь манай социал демократ наач одоо ингээд том баян хүмүүсийг өмгөөл жижиг дунд бизнес өдрүүд яриад байгаа. Тэр л их санаа харагдаж байна тий. Тэгээ манай монголчууд нэг юм ойлгохгүй.
ченжгүй болно гэж байхгүй. Ченжийг үзээ одоо ченжийн системийг байхгүй болгоно гэдэг. Олон жижиг бие даасан хувийн санаачлагтай тэр нэг давках очсон байсан шүү дээ. Тэр ченжүүдийг байхгүй болгож болно. Тэр нэг цөөн хэдэн ченжийн гарт махны зах зээлийг тэр чигт нөхчөж болно шүү дээ. Одоо 1 2 за нэг том компанид өглөө гэж бодоход монопол гэдэг зах зээл тэр ганцаараа худалдаа эрхлэх хэрэгтэй тийм ганц нийлүүлэгч гэсэн үг шүү дээ. Монопол гэдэг чинь тий. Тэгээ олигопол цөөн хэдэн нийлүүлэгч гэдэг тий. Тэгээ тэр цөөн хэдэн олигопол нь нийлээд хоорондоо үнэ үүсчих юм бол картел болдог тий. Гэх маягийн нэг юм микро эдийн засгийн ном дээр хүртэл байдаг юм багхгүй юм чинь. Тэгэхээр ийм одоо гэдэг монополцсон, олигополцсон, картелцсэн зах зээл гэдэг чинь хизээч үнэ бууралдгүй. Үнэ дандаа максимайз хийдэг гэдэг давках нэг хүчтэйсэн. Тэр чи яг энэ чинь бүр яг тэр чөлөө зах зээл мэлийн нөгөө австрийн шоколад биш юм ахад зүгээр энэ макро микро эдийн засаг гэдэг их сургууль үздэг энэ ном дээр энийг бичсэн байна. Нийгэм 12 дугаарыг нийгэм судлалын ном дэрч байгаа шүү дээ. Нийгэм судлалын ном дэрж байгаа шүү дээ. Үүнийг ерөөсөө ингээд чинь даваа талтай тулгуурлаад өрсөлдөө байхгүй учраас үүнийг хамгийн дээд хэмжээнд нь өргөждөг гэхээр тэгэхээр одоо нэг юм махны одоо ер нь бүх төрлийн зах зээлийг ингээд төвлөрүүлээд яваад байна шүү дээ. Сая жишээлбэл арх тамхины зах зээлийг бүгдийн CU GS ингээд булаагаад аваад өччих. Удахгүй 8 нэрийн баруун дэлгүүрүүд рүү орно гэдээ бид нар ярьжлээсэн. Тэгээ түүцүүдийг байхгүй болгочлоо тий. Тэгээ одоо дахиад ингээд нэг хүнсгүүтэй аж ахуйн сайд нь гарч ирээд одоо энэ ченжүүдийг байхгүй болгоо гэдэг. Тэгээ энэ маягаар ингээд хараад энэ Монгол улсын ерөөсө зах зээл хувийн хөвшил төр хувийн сектор ерөөсө ингээд бие даасан тийм иргэн хүн бизнес хийдэг биш. Ерөөсө нэг юм цөөн хідэн том төртөө амссан корпорацууд л бүгдийг эзэмшиж идэг. Тийм болохгүй дээ. Энэ чинь нэг эдийн засгийн эрх мэдэл төвлөрж гин гэж яриад байгаа. Эдийн засгийн эрх мэдэл төвлөрнө гэхээр ганцхан төрд төвлөрөх хэлээд байгаа юм шиг. Корпоратив систем гэдэг фашизмыг чинь гэж бас том корпорациудаар дамжиж төрөнд төвлөрсөн төлөвлөгөө боловсруулдаг тэр систем рүү чи орж ин. Тэгээ энэ систем бол ганц Монголд явагдаж байгаа систем биш. Өрнөдийн социал-демократуудын хэрэгжүүлж байгаа систем. Тэр Монголд хуулбарлагдаж байна. Монголчууд бол дэлхийд байгаа хууль нийлүүлж байна. Одоо жишээ нь тэр ченжүүд рүү чиглэж байгаа юм тийм үү? Тэр нэг заяа бол гэдэг нэг нөхөр үлэмдэн шил тийм. Тэр тэгсэн чинь малчны одонд 13 мянга гэж яхад яагаад энэ ингэж байгаа юм гээд. Балаа юм яриад явж байгаа байхгүй. За одоо ченж байхгүй болгоо тийм үү? Тэгэхээр нэг юм махны эдийн компани атгах нь тийм үү? За малчин байхгүй болгох чинь. Тэгээ би ингээд малч ченжлийг одоо ийм шүү дээ гэж битсэн чинь их олон хүн шеэр хийгээд азар одоо яг миний хүрээлэл тийм байх л төөрхий. Би бас энэ чинь бас нэг зах зээл солилцоо юм ойлгодог юм байна гэж бодсохгүй. Тэгсэн зарим хүн доор нь орж ирсэн. Тэгвэл гадаадаас махаа гэлдэг тий. Гэхдээ тэгэл тэр малчин чинь байхгүй болсон шүү дээ. За тэр Австрали ч юм уу хаанаас ч Шинзландаас ч юм уу бүр хэдэн 100 мянган тонноор нь оруулаад ирэл. Тэр бас л нэг компани оруулж ирэн дээ тий. Том компани зах зээл дээр 13 мянга байна гэх чинь бид нар өөрсдөө малч одоо юу гэдэг яг өөртөө очиод 13 мянгаар авах гээд явах юм бол тээврийн зардал цаг хугацаа за тэгээ өөр олон юм удаа нийлүүлэх юм бол бид нар 30 мянгаас илүү зардал гарах байхгүй юу. Тэр ченжүүд чинь бүгдийг нь бас хамгийн их ашиг олохын тулд те их хэмжээгээр авч байгаа гэх маяг ингээд тэр чинь зардлаа амар таньж авчирж хагаад тэгээ өөртөө одоо нэг унцтай маржин оруулж байгаа. Тэгээ хүмүүст худалдаж авах хэмжээгээр нь зарж байгаа шүү дээ. Одоо нэг эрэлтийн дагуу үнэ бас тогтооно. Эрэлт гэж бас эрэлт нийлүүлэлт бас байгаа. Ченж бас энэ чинь дураараа тогтоогоогүй. Одоо юу гэдэг монголчууд 35 мянгаар мах худалдаж авч чадаалаа байхгүй. Тэр нөгөө нийлүүлэлт нь одоо бага учраас хүмүүс 35 мянган төгрөгийг төлөхөд бэлэн байгаа учраас тэрнийг ч хүмүүс аваад зараад байна гэсэн үг шүү дээ. А хүн тэргээр авахгүй ченжүүд тэгж үнэ тогтоож чадахгүй мах руу орохгүй. Гэх маягтай эдийн засгийн хууль, эдийн засгийн ухааны тухай Монголд ерөөсөй огт байхгүй. Ямар ч common sense гэж юм байхгүй болоо. Зүгээр л ингээд нэг мөрөөдлийн жагсаалт гэдэг шиг одоо нэг үнгүй болгоно ухааны юм яриад ингээд сууж идэг болчихлоо. Одоо бас тэгээ нөгөө үзэгдэх ба үзэгдэхгүй зүйлс гэж яваад байдаг. Тэгтээ зах зээл ил харагдах, үл харагдах. Ил харагдах, үл харагдах. Яг тэр яваад байгаа. Одоо сая өвчтөлийн засгийн газар 10 тэрбумыг одоо энэ нөөцийн махны үнийг барихад зориулж гаргаж байна. Өмнө нь Нямбатар 3-5 мянган төгрөгөөр килограмм дотор хонь үхрийн махыг нэмсэн. Яагаад энэ намар хямд байсан махыг үнэтэй үнийг энэ хавар гаргаж ирэхдээ нэмээд байгаа юм те. Энэ болгоны ардталт нь мөнгө явж байгаа.
хичнээн ингээ хүмүүст харагдах байдал нь болохоор тэр 13-аас 15 мянган төгрөгөөр мах зараад байгаа юм шиг харагдаад байгаа боловч тэрний тэр 10 тэрбум төлбөрийг чинь биднээс аль хэзээний татвараас судгаад авцсан. Инфляцаар төрсөн бид нар тий. Бидний л мөнгө яваад байгаа. Гэтэл үзэгдэхгүй байгаа юм нь юу вэ гэхлээр энэний цааталт нь өө ченжийн одоо та хоёрын яриад байгаа хөдөлмөр тий. Очиж тээвэрлж явж гин 100 мянгаас доошгүй мянгад бензин хийж явах хэрэгтэй болно. Очоо тэрийг хэн гаргах уу, хэн эвдэх үү, хэн гэц дотрыг нь янзлах уу, буцааж тээвэрлэн ирсэн маха буцаагаад ангилна гэдэг ч юм уу. Энэ маш их олон дамжлагтай олон хүний хөдөлмөр орж байгаа зүйл сая лангуун дээр ирээд мах болж ийн гэдгийг манайхан хараад тэр болгоны өртөг шингэж ийн гэдгийг манайхан юусэн мэдхгүй ойлгохгүй байгаа даа байхгүй тий. Тэгээ хүмүүс дотроо махны үнийг учиргүй хямдруулсан юм шиг санагдаад. Тэгээ энэ дээр л яг нөгөө засгийн газрын тоглолт хийгээл одоо их хичээл энээс илүү үнийг барихын тулд маш их мах бэлтгэн гэдэг ингээд. Ченж рүү дайраад хүмүүс бас нэг манай хүмүүс зах зээлийн мэддэг болсон тий. Наа ченж чи ямар ч буруу байхгүй шүү дээ. Та нар өөрсдөө яах гэж ийм хямд учир утгагүй нөөцийн мах бэлтгээд ийм үүсгээд байгаа. Наа төгрөгийн ханшаа бариач гэдэг ч юм уу тий. Инфляц мөнгө хэвлэхэд болооч гэдэг ингээд эхлэнгүүд нөгөө мах бэлтгэж байгаа хүмүүс рүүгээ бас буруудаж үзэж. Тэр нь хэн бэ нэ гингүүд түрүүний хаслын яриад байдаг тий. Одоо мах импекс. Одоо жинхэнэ бат толгой бүгдээрээ байцаагаад одоо таалагдсан биш таалагдсан биш гэх нэг дутаад тайгаад байсан дэнжимээр шахаад байсан бахны хэрэгтнэр жинхэнэ бат толгойг тодруулж юм шүү дээ. Нэр бүхий хідэн том компани байгаа. Тэгээд мах тэр нөөцийн мах эдэр чинь тэдний их ашиглал өөрчлөлтөг юм болохоос ш тэр энгийн хүмүүсийг бүгдийг хямд махаар хангах гэсэн тийм тэр чинь угаасаа бэлтгэдэг хэмжээнд ч гэсэн нийслэлчүүдийн одоо жилийн хэрэглээ эдрийн үйл ялэг хувь тийм шүү дээ. тэгээд тэгсэн чинь нөгөө хүн юу болж ийн вэ гэхлээр өөрөө хувь эзэмшдэг болохоос би одоо тэр юмд нь ордгүй бүр ингээд нэг юм хүүхэд малж байгаа юм шиг юм яриад энийг явж. Тэр нь одоо иргэдтэй бол хангалттай байна. Хангалттай тэгэл маанахтай юмын нэг сонсоод маргаш нь марчин тий. Одоо бид нар ингээд 100 монголчуудын дийлэх нэг зовоолгоо гэдэг тийм үү. Өөрөө аялал нэг юм өвн ядчихсан. Тэгэхээр аймгийн төвүүд дээр бол мах Улаанбаатарын хүчиж жоохоор харнаас үнэтэй шүү дээ. Хүмүүс бидний үстэй яг адилхан үнэтэй. Яг Улаанбаатар төв том байна. Яг тэгвэл чи хэмжээгээр оруулж байгаа. Тийм. Их хэмжээгээр оруулж илбэг байгаа учраас юм. Аймгийн төвдөөс шалтгаалж байгаа тийм. Улаанбаатарт нэг хилэн за хэдэн жилийн өмнө гоё үнэтэй баг тийм. Хилэн 15 мянга гэж хахад аймгийн төвдөр 16 17 мянга гэж л. Яг адилхан. Тэгээ нэг ийм монголчууд ойлгох байх шүү. Ченжийг буруутгаад байна гэдэг чинь зах зээлийг буруутгах чинь гэсэн. Манай чөлөө зах зээл гэж байхгүй. Чөлөөд үн гэж угаасаа байхгүй. Яг ингээд зах зээлийн үн хэлбэлцэж байгаа юм байгаа. Гэтэ ер нь ингээд энэ яг одоо market force гэдэг юм уу те ингэж яддаг нь цэвэр чөлөө зах зээлийн тэр тогтолцоогоор бий болсон үн гэж байхгүй. Төрийн амар олон янзын оролцоотой дандаа distorted price гэдэг байхгүй. Гажуурсан үн. Одоо ч нэгээс наваад нөгөөд нь татаас батаас өгөх байдлын чинь зах зээлийг амар их гажуудуулж байгаа. Өнөөгийн ертөнцид тэр чөлөө дүүн гэж байхгүй. Зах зээлээс бүрэн дүүрэн одоо юмны үн хамаархаа болоод 150 жил өнгөрч чинь яг нэг үлгээд одоо яг энэ тэгээд яг тийм одоо харьцангуй илүү яг тийм байсан цаг үеийг зэрлэг капитализм гэж хараад байгаа байхгүй социалистууд те. Тэгээ өнөөдөр ийм болцсон байхад ч одоо энэ инфляц мөнгөний нийлүүлэлт тэгээд энэ мөнгөний ханш унах энэ ч одоо ганцхан мах өсчөөгүй шүү дээ. Бус төрлийн бүх бараа бүтээгдэхүүн мах харин Монголд харин сүүлийн 10 15 жилийн хугацаанд хамгийн тогтвортой үнэтэй байсан юм билээ шүү дээ. 10 хэдэн мянга. Харин нөгөө манай махчууг нь юм яг юм фермийн мах шүү дээ. Бэлчээрийн хөдөө аж ахуйд хурддаг юм хамаагүй зардал багтай тий. Тэгээд юм өөрөөгөө бараг тийчийг нөгөө хол орж идэх ингэ явцдаг. Бараг нэг хариулуулах шаардлагагүй шахуу. Манай өхөр адуу өдр чинь тийм шүү дээ. Тэгэж явдгийн хүчээр маш хямдхан тэгээ бэлэн байглаар тэжигдчихдэг. Тийм учраас бид чи аюу хямд мах иддэг. Яг өнөөдөр Монголд яг ингэдэг нөгөө мах бол уг нь хямдхан байгаа. Гол нь монголчуудын нөгөө амжиргааны зардал аюу нэмэгдээд баг цалинтай учраас аюу өндөр үнэтэй юм шиг болчиход байгаа боловч ер нь килограмм өхрийн мах бол $60-аас буухгүй шүү дээ. Тэгээд дээр нь нөгөө төгрөг унаад тий мөнгө хөвлөөл ингээл төгрөгийг чинь жилээс жилд масуудаа. Ер нь тэрний би одоо төгрөг унаад ч гэж ярмааргүй. Яг төгрөгөнд ханш гэж байхгүй болсон. Яг бол
ханш чинь ингээ доктортой байж байгаа нь бол ханшин ундаг ш. Гэтэл өдөр болгон тэр ханш чинь унж байгаа ш. Өдөр болгон тэр мөнгөний нийлүүлэлтээр нэмгээ. Өөрөлдвөл баталгаатай тэр худалдан авах чадвар ханшин доктортой мөнгө тэмдэгдэх гэж байхгүй болцсон. Одоо ямар нэгэн баталгаатай ардаа алтаар ч юм уу баталгаачдаг тодорхой тоо хэмжээ дотор мөнгөний нөгөө хүмүүсийн бас эрэлт нийлүүлэлттэй гэж уйлдаж нийлүүлэгддэг мөнгө гэж байхгүй. Зүгээр ингээд дураараа ингээд засгийн газрын төсөв цооронгол тэрнийг нөхөхгүй 9 шидийн аргачлаар татвар нэмэн төсвөө одоо гэдэг мөнгө хөвлж ингээл жил болгон мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүл инфляцийн зорилтод орон тоо гэх тэ зорилтод түвшин гэдэргээл мөнгөний ханш гэж юм энэ ертөнцид энэ социал демократ төрийн эдийн засгт оролцоотой улсуудад чинь байхгүй болчиход байна. Ганцхан махны үнийн асуудал нь ч биш. Хөрөнгөлөлт гэж байхгүй. Одоо ингээд хадгалж бодлоо. Ямар сандаа үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсрөл бий болоод байгаа ч хүмүүс тэр мөнгөнийхөө үн цэнийг унахгүй тул олон байр дээр аваад байна шүү дээ тиймээс. Тэгээ одоо манай иргэдэд бас их хүчээр аваад байна. Энэ учирлыг жишээ нь ерөнхий сайдыг Дэнжи мянга дээр очихлаа. Энийгээ шийдэж өгөөч. Энийгээ шийдэж өгөөч. Мах зардаг хүн биш. Гурилын лангууны хүн тий. Өглөө ирээд энэ ченжүүд бүгдийг хуамчаад гэж. Нөөцийн махыг одоо тэр Дэнжи мянга дээр аваад чаад ченжүүд бөөндөж аваад гэдэг юм байгаа болов тэр чинь төрийн хийж байгаа өөрсдийнх нь хийж байгаа ажил байгаа байхгүй юу тий. Тим юм байхгүй байх чинь тэгээд нэг юм хэрэгтэй байх гал ингээл одоо нэг хүмүүс ченжүүдийг ялж байгаа л тэгдэг болсон. Тэгээ энэ төрийг шийдэж өгөөч гэх тусам чин эн чин улам л ийм байдал руу хөтлөө төвлөрсөн төлөвлөгөө эдийн засаг руу биднес үлдээ орлоо шүү дээ. Ер нь орчлоо шүү тий. Ийм байгаад байна. Тийм болохоор бити эднийг болооч үнтэй чамаагүй өсөөт чамаагүй бити оролц гэдэг ингээд байж хэвээр. Улс төрөөр шийдвэрлэж болох проблемууд гэж байгаа. Жишээлбэл одоо хууль шүүх тий хууль сахиулагч гэдэг юм. Энийг бол улс төр шийдлэн үнээр мөн. Тэр market force зах зээлийн хүчин одоо тэр эдийн засгийн өсөлт эсвэл одоо эдийн засгийн хямралч гэдэг юм уу. Одоо энэ одоо нэг гам боллоо гэхэд тэр асуудлыг төр шийднэ гэл. Ерөөсөн чингэл хорвоогийн түмэн олон одоо байгалийн одоо цаг агаарын байдлаас эхлээд эдийн засгт чинь түмэн хүчин зүйлс нөлөөлж байгаа тийм. Гэтэл тэр болгоныг улс төрөөр шийднэ гэж юу байх юм бэ? Ер нь хүний амьдралын проблем болгоныг улс төр шийдвэрлэж чадахгүй. Хэрвээ проблем болгоныг чинь улс төр шийдвэрлэх гэдэг бол та бүхэлдээ зүгээр төрийн болоод болсон шүү дээ. Тэгэхээр одоо нэг юм амьдралын тэр гурлийн нөхөр махан дээр очсон гэдэг чинь бас өөрийнхөө л асуудлыг тэр хүн болгоны үр төм хүсэл байгаа бүгд өөр хоорондоо зөрчилтөө тэр болгоныг төр яаж биелүүлэх юм бэ? Худлаа хамлаад тэгэл өөрсдөө ашигтай шийдэл нэрээр өөрсдөө ашигтай арга хэмжээ хийдэг байхгүй юу? Тэр улс төрчтөн ч гэсэн тэнд очихдоо өөрсдийнхөө л хідэн асуудлаа шийдэх гэж очисон хүмүүс болохоос бусдын асуудлыг шийдэх гэж очисон хүмүүс биш шүү дээ. Энийг өнөөдөр яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Одоо тийм яг үнэндээ хотын даргаыг нухахын тулд ер нь тийш очлоо шүү дээ. Улс төрийн юм а тэр зүгээр нэгнийгээ зайлуулдаг мөрөөр зайлуулж чадахгүй ямар нэгэн хадны мангаа гаргаж ирээд тэрийг ингээд нөгөөтгөнийг соёлтойгоор ажиллаа өгж байгаа юм шиг нэг нь алж байгаа юм шиг. Яг цаатлаа бол бүгдээрээ тохирцсон тий. За ингэ чи энэ үлдэж амар хэрэг тохиовли чи айтайх ингэ зайгаа тавьчих ингээ. Нямбатар гэдэг ганцхан махны одоо асуудал буруутай гэж бодохгүй шүү дээ. Энэ махны хэрүүлч ингээ үе угаасаа болдог шүү дээ. Нямбатараас ч өмнө болж исэн. Би 7-8 жилийн өмнө бас махны нөгөө нөөцийн махтай холбоотой пост хийжсэн саяхан бас яг өдөөд л болд юм билээ. Нөгөө мемор хэсгэд гараад ирдэ шүү дээ бас. Яг л тийм хэрүүл болоод тэгээ тэн дээр би бас нэг Facebook пост хийж лээсэн билээ. Тийм. Одоо энэ салбарыг хариуцж байгаа сайт чинь өөрөө нэг хэрүүлгийнх нь үеэр жижиг дунд үйлдвэрийн сангаас мөнгө боломжоор ашиглаж хулгайлаад өвхийн фирм барьсан нөхөн шүү дээ. Одоо тэгээд өөрийнхөө өмчийг хамгаалах үүднээс тийм мах үнэтэй өстөж төр оролцох ёстой гэсэн солиор явж байгаа байхгүй. Ингээ оролцооч энийг үнийн тогтоогооч гих тусам элдв сангараад ирдэг, элдв сангаарын дамжуулаад эдгээр хулгай хийдэг. Иргэдэд эцсийн дүндээ юу ч хүртдэггүй махны үн нэмэгдээл бараа утдаг. Яг иргэдгээ олон тоон дээр ярих надад ч болохгүй. За дараагийн танд ямар падтай юм бэ? Танд одоо ямар нөлөөтэй юм гэж
хэлэхгүй бүтэхгүй юм байл хүмүүсийг бол. тий. Төрийн төлөө огтон боож хүн. За энэ бас нэг уламжилт сэдв байна л да. Өртөө ёсоор арчсан намтай ураг барилтаар урилга илгээсэн учрал гэдэг гарч байгаа. Нөгөө нуус товчон дээр нөгөө багалзуур хэлий. Тэгээ наач яг албаусны юм яг явуулсан. Тэгээ энэ учрлын засгийн газар бол улс төрийн хүрээнд за яг наана ярихгүй байгаа ч гэсэн бүгдээрээ ярьж л шүү дээ. Энэ бол намар хүртэл настай. Намар юу нууцах юм шиг байна тий. Тий. Би бол нэг тийм ховж сонссон шүү. Тий ярьж байна. Одоо яагаад энэ учрлын засгийн газар өмнө за мега төсөл ингээл оюун эрдэнэ засгийн газар тэгжсэн тий. Зандан шитрэгч нь яан ч ихтэй бас нэг юм төвшүүлэл юмжсэн. Энэ засгийн газар анзаарах юм бол нэг өөрчлөе гэдэг л нэг үгэн дээр тоглож байгаа болохоос ерөөсө том бодлого байхгүй, төсөл байхгүй, юу ч байхгүй. Ер нь аливаа асуудлыг шийдэхээс илүүтэй гал унтраах юм арга хэмжээ авсан л ийм засгийн газар байгаа шүү дээ. Би бол энэ намар хүртэл жоохон өөрсдийгөө барихын тулд энэ хугацаагаа авч үлдэхийн тулд арчсан намтай хамгийн түрүүнд л ивсэх санал лээсэн л ог гэж бодож байна. Бид нар чинь яг үнэндээ ингээд тусдаа байгаа юм шиг нэг сөрөг хүчин юм шиг одоо нэг цар гээл ингээл эхлээд байгаа болохоос биш. Яг үнэндээ бол энэ хайлч цаг үед энэ хоёр гэл цугл хамтраад явж л байсан шүү дээ. Тий. Одоо энэ ардсан намыг ч одоо дандаа муулаад тахаар эднэр ер нь чихмих нь хангиндаг бол тий. Эднэр тэр юу хийцэн гэл ярих бах тий. Бид нар маш олон удаа ярьсан Монгол ардын нам бол төрд одоо иргэний одоо асуудал шийдэж болно гэдэг асуудал үйл оролцоо нэмэгдүүлэх зорилготой л яг үзэл баримталтай байгаа нам шүү дээ. Одоо яг л өрөндийн зүүнтнүүд эднийхээ дагуул тэндээс суралцаад онлайн сураал практикийг ажиглаад хурж ирж байгаа тийм. Манай монголчууд хийдтэй. Ман баячуудад өөрчлөлт юм аа. Жинхэнэ социал демократ нам биш энэ төр гэдэг. Үгүй ман социал демократ. Яг тэр утгаар ярих юм бол коммунистууд ч гэсэн коммунист диваажин байгуулж чадаагүй гэдэг утгаар коммунист биш болж байгаа байхгүй юу? Фашистууд мянган жилийн нацистууд мянган жилийн райха байгуулж чадаагүй утгаараа бас нацистууд биш болно. Тэгэхээр заавал одоо социал демократ нам тэгш байдал бий болгоно гэж хэлэхээр тэгш байдлаа бий болгохгүй бол тэгш байдлаа бий болгох гэсэн ордлогууд нь яг хүний ертөнцийн ямар үр дагавар авчирдаг вэ? Бас тэр онлын идеал хоёр хоорондоо яаж ялгаатай хэрэгждэг вэ гэдгийг л монголчууд ойлгож чадахгүй байхгүй. Мануур зүүнний нам онлынхоо дагуу яг яваа нам зүүнний онлыг хэрэгжүүлвэл яг л ийм юм болтой. Ингээд баян ядуугийн ялгаа бүр хитэх гарна. Тэгэл улам л нөгөө хэд чинь тэгш байдлаа ярина. Тэгэл дахиад төрийн оролцоо нэмэгдэнэ. Тэгэл бөөн гуйлагчд бол нэг хідэн цөөхөн хідэн баян усаараа нэг атаархсан өөрсөн тийм гуйлагч болдог. Хаач л тийм юм билээ шүү дээ. Ер нь чи ганцхан монголч бас тийм биш. За ардчсан нам бол зүүнний нам. Тэгтээ хамгийн ёс зүг нь одоо ардын намын эсрэг нам гэдгийг харуулахын тулд барууныг гүрийгээд байгаа байхгүй юу? Үнэхээр гүрийгээд байгаа. Яаж чгүй либерал бүр яг үндэ одоо энэ орчин үеийн шин зүүнний гэдэг үзэл санаагаар ингээ ярих бол ардчсан нам Монгол ардын намаас олон либерал байгаа. Манай сүүл үеийн хүмүүс нь шин зүүнний одоо энэ прогрессив либерал маягийн хүмүүс болцсон шүү дээ. Одоо энэ оюун эрдэнэ. Тэгээ оюун эрдний тэр нэг юм баахан Stanford Mort ч нэг баахан юм зоглолцсон байсан шүү дээ. Тэгээ нэг шин үеийнхэнд эдгэр чинь ардчлалхууны эрх гендрийн гэл одоо тэр Монгол ардын намын сая хэддүгээр их хурд одлоо хамгийн сүр нөгөө учрал дараа болдог. Тэмдэг чинь товтон гендрийн код мод гэл юусэн энэ либерал жаргон шүү дээ. Яригцээр агаал дуусч байгаа байхгүй юу? Энэ жаргон 5-10 жилийн өмнө Монгол ардын намд яригддагс. Монгол ардын намынх нь юу гэдэг бол манай улсыг баг бид байгуулсан Сүхбаатар чойбилсэн гэсэн нэг ийм л юм ярьдаг байсан тий. Тэгсэн чинь ардчсан нам чинь болохоор хүний эрх мэрх ялгарлан гадуурхгүй байх гэдэг юм 10-15 жилийн өмнө ярьдаг гэсэн. Тэгээд залуучуудаа барууны үзэл гэдэг байгалийн зүг чигээр ойлоод баруун сургуулиуд тэдэн зүүнний либерал сургуулиудад очиж сураад хурж хамгийн эхлээд вөөкчүүд либералчсан либерал хүмүүс ингээд тэгээ сүүлдээ нөгөө үзэл санаа нь барууны үзэл чинь ийм байд юм бэ биш юм бэ гэдэг ялч ойлгоцоо одоо тэгээд одоо бидний фарайт нэг муухай баруун дэлхийд ингээд нөгөө нэг энэ ардчлалаас болоод ингээд нөгөө массын дэмжлэгийг авахын тулд ингээд нийгмийн айгүй олон бүлэгт зэрэг таалагдах хүнээс том намууд чинь ингээ яалтчгүй нэг үзэл санаанаа ингээ айдуучдаг байхгүй айдуучдаг. Тэгээд ингээ баруун төвийн маш олон намууд зүүнчсэн. Тэр нь одоо эдгэрт аврал олж өгöd одоо ч
Конрад Аденауэрийн сан маань ч үг бодлого. Гэтэ тэд нар ч өөрсдөө бас баруун төвийн интерес нэг Германда христтэй арчсан холбоо гэдэг ч тэгж ярьдаг. Тэд зүүнжсэн. Одоо баруун төвийн намууд гэдгээр зүүнний намуудыг ойлгодог болсон. Тэгээ одоо энэ арчсан нам бол ер нь баруун төвийн гэдгээр зүүнний нам юм дөө. Тэгээд энэ би зүгээр энэ ардсан намын ивсэн энэ өмнөх туршлагуудын чинь юу юм туршлага чих нааш ингээ аваад үзэхэр зүгээр хавсарах тий. Нэг юм өөрсдөө дид үүрэгтэй тий. Тэгээд тэр чинь одоо энэ биднэртээ одоо нэг хүнжилд ороод ир гэдэг чинь нөгөө санд хураалт явахаар онцохгүй тулд оруулж ирээд байгаа шүү дээ. Ардсан намын дэмжчих юм бол тэр чинь нэг учрлаа аваад үлдчих юм уу. Тийм л тооцоолоор яаж байгаа болохоос ш. Яг хөө ер нь сүүлийн тэрийн манай сонгуулийн тогтолцоо тэгээд шинэ парламент одоо бүтц эдрээс харахад бол өрнөдийн нөгөө пропорtional маягийн холимог одоо жоохон яг хөө тэр нь үйл ялэгч гэсэн юм холимог систем оруулж өгсөн. Одоо яг хөө ингээд нөгөө парламентод ер нь хид хідэн нам ер нь ингээд бүр нэг хол хоорондоо суудлын ялгаагүйгээр ингээд сонгогдох тэр болцоог бүрдүүлчлээ л дээ. Ер нь пропорtional систем чинь нэг тим тогтолцоороо явуулдаг. Тэгэхээр тэрний нэг хэцүү юм нэг бол одоо юу гэх юм нөгөө засгаа дангаараа байгуулж чадах болцоо байхгүй болчихно. Тэгэхээр засгаа ингээд дангаараа яг Монгол Ардын намд өнөөдөр засгаа дангаараа байгуулах боломж бий л дээ. Гэхдээ гол нь Монгол Ардын нам чинь дотроо нэг нам биш болсон байна. 2 3 нам болцсон тийм. Арчсан нам бас 2 3 нам болцсон. Тэгээ өөр хоорондоос эдэр чинь ингээд нөгөө солилцоод намаа дамнаад ингээ хоорондоо бүлэглүүд болцсон. Тэгэхээр хүссэн хүсээгүй одоо ингээд хамтарсан засаг байгуулдаг тогтолцоороо угаасаа орцсон бид нар. Тэгээд одоо энэ хүн нам гэдэг нам чинь ингээд бас байнгын одоо юу гэдэг нэг дөрвөн судалтай ахмад байнгын одоо ингээд дор чонд насаараа сайд байдаг ш. Хуучны иргэний зөрг нам гэл нэг аль нэг нь жоохон тооны даваа талтай болгоод нэгэнтээ нийлээд ингээд хамтарсан засгийн газарт нь орчдөг. Тэгээд оюун сайд болоод нам нь бүгдээрээ яаны албаа агчлаад ингээд бараг 15 20 жил амьдэрсэн шүү дээ. Тэгээ амьдраа сурцсан хүмүүс хүн нам чинь тийм болчлоо. Тэгээ одоо тгий гэсэн бодолтой юм жижиг нам амын одоо ардын нам арчсан нам эдэрт ингээ худалдагдгийг гэсэн бодолтой тийм хүмүүс бас ер нь бол байгаа. Тэгэхээр энэ тогтолцооны одоо биднэрт бий болгож байгаа сул тал энэ. Тэгээд засгийн газрууд үе өгцөх гээд байдаг. Тэгэд энэ хамтарсан засгийн газар ингээ байгуулагддаг учраас одоо Монголд радикал нам гарч ирэх хүсэнд бүрдэж байна гэсэн үг. АФТ гэдэг чинь хүссэн хүсээгүй энэ сонгогчд сэтгэл ханамжгүй байна. Тэгэхэд энэ сэтгэл ханамжгүй байдал чинь ингээд удаад ирэхээр шин улс төрийн орон зайны вакуум бий болгож байна. Тэр вакуум дээр тууштай байж чадж байгаа хүч нь Монгол шин улс төрийг оруулж ирэх. Тийм л одоо гол нь тэрэн дээр тууштай байж чадахгүй юу? Одоо дөнгөж Чингис нэг юм баг бахт нэг юм уу мөлөж явахт нь үлгэнд нь устгах гэдэг шиг том намууд мөнгөөр худалдаад авчдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол айгүй хэцүү байхгүй. Гэтэ хүссэн хүсээгүй улс төрийн үзэл санааны хувьд вакуум бий болж байгаа. Дэлхийд даяараа өөрчлөгдөж байгаа. Одоо энэ Европын улс төрийг ярил л дээ. Харъя л да тийм. Одоо Британд реформ гээл те. Тэгэхээр Томи Робинсон гэдэг бас залуу байна. Реформ нам чи сая Британий орон нутгийн сонгуульд нь цөм яллаа шүү дээ. Тэгээд тэр чинь яг тэр аналист хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэхээр нөгөө консерватив лейбер хоёр чинь сонгогчтой алдаад байгаа хөөхгүй. Тийм. Дотор нь тэр чинь бас барууныг ойлгох үзэлтэй хүмүүс нь сонгогчтой алдаад тэр орон зай дээр гарч байна. Францд ялгаагүй. Одоо Германд ялгаа АФТ тийм. Гэтэл манай нөгөө сэхэтэн ч юм эсвэл нэг юм Германд нэг амьдрдаг хүмүүс ингээл доор морж ирэл ингээл хараах л үжил. Энэ бол far right нацист ном гэдэг. Тэр чинь ямар салбаагүй шүү дээ. Тэр хүмүүст халтаалтай яагаад тэгэхээр тэр чинь цагаачлалын эсрэг тий. Гол нь тэр far right гэж яригдаад байгаа намуудын хамгийн хүчээ авж байгаа шалтгаан Европ ч ингээд улс үндэстэн сүрх хэмжээний тийм проблем бий болчихлоо шүү дээ. Масс цагаачлал, хөл бус цагаачлал, Африк, Арабын бүр юм жорлонгийн цаас гэж юу гэдгийг мэдгүй хүмүүс үрж ирээд дүүрчлээ. Тэгээ хүн аалаа, тулгаа дээр хүчин хийгээд энэ амар том тэгээ суллагч чинь тий. Одоо жишээ нь ингээд би энэ Америкчууд Британд очиод бүр ингээд төр засгийн удирдлагууд. За арайч эзэн хааныгаа нэг дом тий. Бүр доромжилж шít. Тэр Марко Рубио, тэр JD Ванс нь очиод лекц тавил. Үгүй та нар ер нь ангилж үлдэх юм уу? Та нар ингээд ер соёлын хувьд ер сүрч байгаа юм шиг бүр ингээд бүр доромжилж байгаа байхгүй. Сая Чарльз чи ингээд яга Америкт ирсэн гэхээр ерөөсөө л хөөрхийн нэг жоохон зөөлрүүлэх гэж тий.
ирж байгаа хөх. Тэгэл хошин шогийн юм ингээл хошигнол одоо манай хоёр ч юм бол энэ түүх соёлын үед их холбоотой биднийг өнөөдөр ялгаж байгаа нэг англи хэлний нэг аялгын ялгаа багч байгаа ингээл бас их хошин ирж байгаа тэг хөөхий тэр чинь нэг юм бүр арга ятцсан зөө. Тэгэхэд Америкчууд нь очоод зүгээр тэр Кир Стармер Илон Маск хүртэлтэй нэг юм энэ нэг юм алей гар гэл бүр тэр чинь доромжлуулахаас аргагүй байх юм чи яах юм. Англи Америк хоёр бол 18 19 дугаар зууны үед бол маш ойролцоо амьдрал юм аягтай байсан. 20 дугаар зуунаас эхлээд соёл нь шүү дээ. Амьдралын хэв маяг эдгэрээс асар зүрхтэй. Одоо ингээд Америк кино үзээд Англи кино үзээд тэсүүр хоёр ертөнцид байгаа юм шиг харагддаг. Одоо зүгээр ингээл Америк жил нэг хүн ингээл нэг хаус маусн дотор ч юм уу ингээл нэг ажил мажлын илүү жоохон капиталист те. Нэг ийм маягийн тэгэл нэг юм хувийн өмч мөч ингээл Англид ерөөсөө яг хуучны 70-аад оны ич гэдэг юм уу нэг зөвлөлт загварын ч юм уу нэг юм нийтийн орон сууц нь амьдарч байгаа нэг 2 3 өрөөнд дотор нэг ядуу нөхөр хар ажил мажил хийгээл тэгэл нэг проблемээр одоо энэ Netflix эдэр чинь ингээл нэг юм олон янзын юм яг англичуудын өөрсдийнх нь хийсэн олон англи киноч үзүүлдэг. Француудын тэр кинонуудыг яг ингээд үзэхэд тухайн нийгмийн проблемууд нь харагдаад идэх. Тэгээ би ч бас жоохон эдийн засаг гадралдаг хүндээ ч юм аа түүх гадралдаг та ч юм уу Европ ямар амар социалист болсон бэ гэдэг зүгээр киног нь үзэхэд л ойлгодог. Тэгээ тэр нэг байранд зоовчлаар тэр нэг юм нийтийн байр апартмент гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хөл бөмбөгөө үзээл нэг архитан согтуур. Тэгээ нэг хэрэлт татсан тий нэг юм Америк нь бол тэгэл спорт үзэх нь хүртэл соёл нь шал байх. Бис очоод үзлээ л дээ. Чи юм бол тэгэл шал өөр юм шүү дээ. Тэгээд амжиргааны стандарт үлэмж ялгаатай. Одоо монголчуудад л европчууд гой санагдаад байдаг болохоос ш. Европ ядуу болсон шүү дээ. Европчууд америкчуудын амжиргааны стандарт хайжууд үлэн шүү дээ яг үндэ бол. Манайд ч гэсэн яг ийм юм ажиглагдал шүү дээ. Одоо бид нэр энэ нам дамцсан бүлэгл одоо Монгол Ардын нам бол үзэл санаан дээрээ байдаг зүүнтэн нам ардчсан нам гэдэг ингээд яг ингээ харахад энэ нийтийн өмч байх ёстой, хувийн өмчийн эсрэг байх ёстой гэдэг нам чинь өөрөө энэ дотор ч Монголын хамгийн толгой баячууд нь бүгд энэ намд бичдэг тийм. Энэ намын санхүүжүүлэлтийг Монголын хамгийн том энэ компаниуд, 3 үсгтэй компаниудаас эхлээд эднэр гаргаж идэг. Гэтэл бид нэр одоо энэ өмнөх нийгэмд гоё байж гэдэг. Өмнөх нийгэмд ч яг ийм л юм байсан шүү дээ. Одоо энэ Цэдэнбал агсны хүүхд зоригт байсгээл жил болгон ирээл аавынхаа хөрөнгийг авъя гэл. Асар их хөрөнгөтэй байсан аав нь тий. Тэр чинь шунлан хөдлөөд тавьж явж чадахгүй сүнсэнд харагдаад шүү дээ. Тим биш, тим ялгаатай кастинг систем тогтцсон тий. Дарга анги гэж үйлчлүүлдэг дэлгүүр нь хүртэл тусдаа тий. Монголч гэсэн өнөөдөр бизнесмэнүүд хүчтэй биш шүү дээ. Тийш Дарга анги. Хувийн хөвшил нэрээр дарга нартай холбоотой эсвэл дарга нарын худалдаа тавцсан эсвэл дарга нарын компаниуд л мундаг байгаад байгаа болохоос энгийн хувийн хөвшил Монголд бол түүч орч шүү дээ. тийш тий. Одоо энэ дараагийн сэдв одоо яг л энэ ангийн талаар байна. Коммунизм бол нөгөө эдийн засгийн хувьд айгүй үр өгөөжгүй учраас кастинг систем байгаа, номенклатура байгаа. Тэд нар одоо юу гэдэг яг энгийн нөгөө массаас бол хамаагүй тансагт амьдэрдэг л та. Ер нь бол одоо тэр их тэнгэрийн гой харш марш гээл тэр чинь элит уг нь тэгш байдлыг бүтээх гэсэн идеалтай тийм коммунизм ч нэ социал демократизм ч гэсэн тийм л юм ярьдаг. Гэтэ одоо ингээл корпорацчсан ертөнцийг бий болоод нийгмийн тэгш бус байдлыг хамгийн их гаргадаг кастинг системтэй хамгийн төвлөрсөн эрх мэдэлтэй хамгийн анги давхраа гаргадаг тийм боорчлын ертөнц чиг нь их бага хэмжээгээр төр эдийн засгт оролцдог систем болгон тийм л болт юм шүү. Гэтэл одоо энэ сая бууж байгаа Нямбатар гэдэг хотын дарга жишээг харъя л та тийм. Тэдний нохоо ямар тансаг хоол байна тийм. Хоол идчихин стейк тийм. Тэгээд тэр онгоцонд одоо жирийн Монгол хүнээс ч дээгүүр онгоцоор аялаа явж идэг тийм нохоо биш тийм. Гэтэл Нямбатар хотын золбин нохоог устгахын тулд бүр спэ тавилах гад тийм. Энэ бол хүмүүнлэг юм зам гэж ягаад хэдэн саяар нь хотын төсвийг тийшгээ явуулж өгч. Тэр чи одоо environmentalism амтны эрхийн үдсэн санаа Монголд орж ирж байна. Тэр чинь нэг юм төрийн ус байгууллагууд байдаг байхгүй. Янз бүрийн групп нээцтэйгээл зүүнний тэгсэн нэг юм годомжны нохоо тий. Айгуу төвхт нэг юм ингээл нохоо устгал ярихад эдгээр чинь зүгээр ингээл шайгаал ороод. Тэгээ тийм юм ярьж өрнөдөөс
санхүүждаг амьдрдаг нэг идэ активист байгаа шүү дээ. Тэгээд хамгийн эмгэнэлтэй нь одоо тэр сэлб гэдэг төсөл бол баригдахаас өмнө ихэнх зарагдсан хотын дарга нарын хоол болоод тараагаад ах дүү нартай тараагаад найз нөхдөд худалдаад ингэсэн ийм л юм болж таарч шүү дээ. Тэгээд энэ дарга нар юу хийдэг вэ гэхлээр одоо хотын орлогч байсан даваа далаа гэдэг нөхөр үсээ тэр 30 саяар толгой руугаа ус ургуулах тариад шилжүүлсэн мөнгө нь төсвийн мөнгө байсан болж таарлаа шүү дээ. Тийм үү? Тийм явлагтай дэмжих газраас тогтоогдсон Нэг Монгол шүүгдэж хэлээр хэлсэн биз дээ. тийм. Хиний ус ургаад юуны юу аа. Бургын бурган сэтгдад даваадлагын ус нь ургаад тий. Одоо би бол тэр АТГ-г бол тийм айхтар нэг шудраг юм гараад ирсэн бодохгүй. Тийм. АТГ бол улс төрийн зорилготой л байх болох. Тэг гэхдээ нэг зүйл бол тодорхой байгаа байхгүй. Ингээ үйл явдлыг харахаар. Тэр Нямбатрын нэг юм лайв хийсэн шүү дээ. Учрал гэсэн ч оройн нэр. Чи юм уу бол улс орнд чадахгүй юм уу? Мангар бацаа гэд. Энд чинь Монгол ардын нам чинь дотроо бүр ийм болтлоо одоо хагалдсан байгаа гэдээ харагдчихлаа хот. Дандаа том бизнесүүдийг дагаад том бизнесүүд зөрчилдөнгүүд намууд нь хоорондоо. Одоо тэр том бизнесүүд нь бүх намуудад нь өөрсдөө хүмүүсийг шургуулсан. Хогийн юм уу хүн намгээ зөлдөн намд хүртэл хідэн тэр бумаар нь анд өмөнд өгсөн. Сонгуулийн санхүүжилт байсан тийм. Одоо энэ Нямбатар хэрэгжүүлэх гэдээсэн туулын хурдны зам төсөл бол хятадаар баригдах. Тэр чинь зээлээр баригдах. Маш их хэдэн саяар одоо тэр чинь төгсгөлийн одоо яг эцсийн тоон гарч ирээчгүй төсөн шүү дээ. Тэр чинь жил болгон ингээд нэмэгдээд одоо сүүлдээ хідэн их 80-ийн төсөл болж дууссан. Бүүм. Би нэг жилийн өмнө илүүдээ нөгөө юу лээ Go биш нөгөө Тэнгисийн сайт чи юу лээ? Игүүр лээ. Игүүрт нэг ярьстаа үзсэн. Мега төсөл дээр алцаад эхэлчлээ гэд. Яг үнэн багхгүй. Одоо том бизнесүүд тэр том улс төр эдийн засгийн бүлэглүүд чинь мега төсөл дээр алцаад эхэллээ. Энд чи одоо ингээ баахан зээл аваад тэр нэг баахан бүтээн байгуулалт гэсэн нэрээр нэстэ социалист амар юм их гэж штэ. Тэгээ энэ дээр штэ амар унцтай штэ чинь. Тэгээд тэгэхээр энэ бол штэ амар их мөнгөний алаа явагдаад. Нямбатрын тэр туулын төсөл гэдэг Нямбатар зайсан ч тэрнийг өөр нэг юм болгоод тэг хэрэгжүүлээ. Одоо тэр бонд оюун эрдэнэ үед ардч намч нь хамт баталсан юм байна. Тийм. Одоо Нямбатрын бонд босгосон нийслэлийн иргэдийг бонд босгосон мөнгийг чинь засгийн газар одоо төсвийн мөнгөд тэр хоёр их 80 төгрөг даалсанд байгаа гэдэгсэн домроод исэн мөнгийг авахар болчихж шүү дээ. Ийм эн чинь ямар ч зээл авал зүгээр хин дуртай нэгэл бонд гаргаж ирээл бидний үүрэг ажил төлнө шүү дээ. Усыг өрөнд оруулаад ингээл өөрсдөө хувааж идэл төсөл хөтөлбөр хэрэгжээл тэрийг нь өөрсдийнх нь компаниуд ашиг олдог. Ашиг зард нэмэгдсэн биш ээ тий. Ячиж байгаа хөөхгүй. Тэгэл нэмэгдээл байна. Одоо энэ жил жишээ нь өнгөрсөн жилийн төсвөөс үлдсэн тэр бордюруудыг замын явган хүний замуудыг ингээл ахаа солиулж шүү дээ. Өнгөрсөн жил солиулсан замаа хүртэл тий. Битүү дандаа ч зам шүү тий. Тэг яагаад одоо энэ хүүхдүүд өдөр болгон суран унаа, дугуй унаад ослооварт ингээ өвхээд юм. Дугуй явах нэг ч зам байхгүй. Тэгсэн мөртлөө хуучин замуудаа ингээ сэлгээлэгдэв. Асар их мөнгө явдаг болсон. Тэр нь хүмүүс хил ам багтай сайхан явган хүний зам зэгцэлж янзлж гэдэг нэртэй тэгэл төсвийн мөнгөний мэдээл татврын 5 дахинаар нэмэл ингээл идэж сууж идэж судлаа сууж. Би бол энэ учрал бол одоо нэгэнт энэ мега төсөл гэдэг юм чинь хэрэгжүүлнэ гээл намууд нь бүгдээрээ нийлж байгаа шийдтсэн. Тэгэхээр хин оюун эрдэнэ вэ нөө хин бэ нөө хамаагүй байхгүй. Нэгэн шатрын хүү гэдэг шиг юм гаргаж тавиал. Тэгэл үндсэн юм нь бол ингээл яв. Үндсэн тэр хамгийн том проблем нь мега төслийг хэрэгжүүлж байгаа л байхгүй. Тэр чи одоо үр тавиад нэг аж үрдүржээд баахан зам тавиад тий тэр нэг юм бүтээн байгуулалт нэртэй ер нь ингээд сайн ингээд тэр мега төсөл вакцинуудыг хараад байгаа бол ер нь үйлдвэрлэлийн чиглэлийг төр тодорхойлноо. Тэр төр тодорхойлно чинь төр хувийн хвшлийн түншлэлтэйгэр том одоо бүтээн байгуулалтууд хийнэ гэдэг. Төр хувийн хвшлийн түншлэл гэдэг нь юу гэх юм бол энэ өрнөдийн социал демократуудын гаргаж ирж байгаа шинэ систем тий. Одоо хуучин угаасаа тэгж ирдэг кронизмыг хуульчилж байгаа байхгүй. Тэгээ төр нэг юм нийтийн эрх ашиг нэрээр амар том юм одоо төслүүд ингэж гаргаж ирнэ. Тэрний том корпорацууд нь татварлагчдын мөнгөөр гүйцэтгэдэг. Зүгээр улаан цаймдаа гарсан юм болчихж байгаа. Харилцаа шигт. Одоо энэ төр хувийн хвшлийн түншлэл гэдэг чинь төрийн
одоо бүх албанд за магадгүй энэ багш нарт бүгдэнд нь лекц семинараар орцсон. Одоо бол тархинд нь сууцсан. Тэр нь зүгээр ингээд цээжилсэн, шүлэг цээжилдэг шиг байхгүй. Төр хувийн шин төмшлэг. Чи одоо айл тэр эрх мэдэл мөнгө хоёр хамсна гэл зүгээр энэ утгаар л ойлгоод үзэхгүй. Тэгээ хиний төлөө байх бод чи тийм шүү дээ. За. За энэ ахаал нөгөө ерөнхийлөгчийн сонгуультай холбогдлолтой хэрүүл гарч ирж шүү дээ. Арчлалын Алтай хараацаа Батүл одоо энэ Женко үг унагчлаа. Чинь явж түрүүний ярьжсэн сэдв те. Зандан шатрыг дэмжиж байгаа юм биш те. Ингээл хэлж штэ. За зандан шатар ерөнхийлөгчийн сунгаанд бол зандан шатар орох нь байна. Арчис намаас баяр цогт орох нь байна. Твит л үү? Алтан үеийг орох юм Пост шиг л үү? Тийм. Твиттер байсан шүү дээ. Женко зандан шатрыг ерөнхийлөгчөд цойж байгааг өвчсөн байсан Тийм. Тэгээд луугаан төмөр өөрөө нэр дэвшин гэд хэлсэн тий. Намдаа өөрийгөө сойно гэд хэлсэн гэд. Ингээ харахад одоо энэ яг л түрүүний л юм явж ийн л та. За Батүл нэртэй энэ хүмүүс бол баяр цогтыг дэмжиж байгаа юм байна. Одоогийн ерөнхийлөгчтэй цуг нийлээд. За нөгөөдөлт нь Женко Батолга оюун эрдэнэ ийм хүмүүс бол зандан шатрыг дэмжих юм байна гэдэг байдлаар саяхан зандан шадар чи хөрсөх хүн байгаа шүү дээ. Одоо чи одоо ингэнгүүт нөө тий. Одоо арай өөр болж эхэлж байна. Сая ерөнхийдөөсөө бууга гомдсон байл та. Тий. Гэхдээ ер нь тэгээ яг эндээс ингээ харангуут манай хоёр чинь тусдаа нам биш болсон гэдэг түрүүн бид нэр ярьжсэн чи яг батлагдаад байгаа байхгүй батлагдаад байгаа тий. Илт батлагдана. Хүн ер нь нэг энэ минийг ойлгох ер нь нэх их ухаантай байх бас шаардлага байхгүй шүү дээ. Жохоо эрүүл ухаантай дедукцтай мэдээлэлсэтэй байхад ер нь бол ус төрийг бол ойлгох штэ. Тэгээд тэр жижиг намууд дээр тэр арц намын гişүүд очивол жижиг намуудад исэж ийн гэдэг чинь тэр намыг хавсар болгох гээд штэ. Зүгээр тийм зорилготой. Одоо тэгэл манай намыг ч гэсэн устгах гал үзэн штэ. Энэ бол одоо эхнээсээ устсан энэ талбай дээр гарч ирдэг л нэг эрх хөрөгчдийн захиалга гарч ирдэг нэг нам байна шүү дээ. Бондон шүү тий. Ямар намаа? Үнэн ба зөв. Хотлба буруу нам гэдэг хэлмээр тий. Дандаа эрх баригчдын өмнөөс ч ихсаал хийдэг. Гэхдээ ер нь одоо Монголд тэр ганц л нам байдаг заяа. Бусд нь бүгдээр хавсраг болсон. Манай либертар нам л одоо Монгол ардын намаас өөр ганц бие даасан нам байх. Гэтэ одоо тийм байж чадах ч юм уу ч юм уу цааш та. Тэр бол итгэлгүй байна. Ер нь бол Монгол ардын нам чинь энэ үлдсэн 34 нам халаасалчлаа. Ардчсан нам бол яг анх бол бас ингээл бие даах гал бас эрх баригч байх гал одоо нөгөө нэгдүгээр игнэнд нь байхын тулд бас ингээл сонгуул Монголоор үзэлцэжээсээ бас түнхээр бас эсрэг тэсрэг их ашигтай байсан тэр үнэн. Гэтэ сүүлийн 3 сонгуул дарагдлаа. Өсөж өхөнгөө алдлаа. Бүх орон зайг алдлаа. Ардын над ингээ бүр 100 жил Монголыг ингээ эзэгдсэн систем байгуулсан. Хөдөө орон нутгийг дагуулаад ингээл нөл ийм сүлжээтэй болсон те. Ардчсан нам ч ингээ тийм сүлжээ байгуулах гэж үүдсэн. Гэтэ хийж орон нутгийн сонгуулиудад ялдгүй байсан. Тэгээ тийм учраас Монгол ардын намыг хизээч одоо тэр сүлжээгээр гүйцэж чадаагүй. Дээрээс нь ардчсан намын бас нэг эмгэнэлтэй хувь заяанд хизээч бүрэн дүүрэн үнэлэхгүй ялж үзээгүй. Тийм учраас одоо юу гэх юм Монголд ардчилж чинь дандаа ардын намд нь л угаасаа ашигтайс сүүлдээ хүссэн хүсээгүй тэгээд за одоо өөрсдөө орон зайг л алдахгүй яг энэ хэмжээндээ ингээд явъя гэдгээ хүлээн зөвшөөрөөд Монгол ардын намын establishment-ийн нэг хэсэг болж өөрж штэ. Тэгээ энэ бол яг нэг үгтэй бас цэвэр ардчсан намынхны бурууч энэ Монголын ард түмний өөрсдөө сонголт нь штэ. Тэгээд энэ олон намуудыг ч ингэж байгуулад санал хуваагаад тэр яг үнэн те. Одоо тэгээд үзэл санаагүй гэдэгтэл бидний хамгийн том асуудал үзэл санаанд тогт ач холбогдол өгдөг үзэл санааны тухай ямар ч ойлголтгүй эмээ өвөөгийн нам гэдгээр ингээд сонгодог учраас одоо яах юм одоо яг ясамдэр энэ улс төр ч гэдэг юм өнөөгийн нийгмийн проблемууд зөвхөн улс төрчдийн буруу биш штэ. Нөхдүүд өөрсдөө энэ чинь бидний нийтийн үйл үүргээд нөгөө нэг буддын шашиндаг ойлголт байдаг. Тэр шиг ер нь бид ер нь таарсан таар шуудаанууд яг л тохирох зохистой байх газраар байгаа царай л энэ багхгүй да ер нь. тий юу тэр түүнийг хурааж авах ер нь тий байгаа царай л энэ. Би нэг иймэрхүү амьдралд бол би нэг иймэрхүү
төвшний нөхөр манай уус нэг иймэрхүү төвшний тэгээ бид нар ч угаасаа Орос ятад тэгээ хоёр том амар том улсын дунд байгаа хавчигдсан ландлокт ус бидрүүдийн зэрэгтэй байгаа чи их юм бах. Яг нэг үгүйхэд бид нар л илүү их тэр Америк шиг хөгжих кино минуунаас арчаа шуналтаад материалын юмын дүүрээгээл тэнэг учраас тэгээд байгаа болохоос бид нар яг үндэ одоо хамгийн сайхан амьдралаар амьдарч байгаа. Гэтэ энэс илүү байх боломж зөндөл байсан л та. Гэтэ чадгааргүй л гарууд байгаа байхгүй бид нар. Тэр нь үнэн байгаа байхгүй юу юм бол. Тэр яг хоо Ман биш, ан биш. Монгол хүний байгаа царин л шиг. яг хоо нэг цаг хугацааны ирэхээр нэг идэл чиргэлж байгаа нэг арай нэг жоохон төвшөө гэсэн тийм. Тэрсэж яг л нөгөө ман байдгаар л манаа сонгож ийн сонгуул болдог 4 жилд хэвлэл мэдээлэл сэтгүүлч урлагийнхан кино дуучид яруу найраг зохиолч бүгдээр л дагаа явж байгаа юм. Сүүлийн 500 жил Монгол энэ Гэхдээ ямар сантай тэр чинь одоо заа нэг 3 жил жоох хэцүү байлаа. Одоо нэг жоох хаагийн хэцүү болчихлоо гэж ярьж чинь хууль. Одоо тэр нөгөө хин гэдэг нэг дуучин байдаг ш нь хипхопчин Ландер Зэт лөө. Тийм. Тэрнийг одоо ерөнхийлөгчийн сонгуульд оролцлоо гэд хүмүүс хараач л. тэгсээн богдмоо. Тэд нар чинь одоо ямар улс төрийн хүмүүс байгаа ш. Тэр хүмүүс мөнгө өгсөнд нь илүү нэр нөлөөтэй чадaltaй хүмүүсийг дагаад авдаг. Энд чинь хүний ертөнцийн зам ёс штэ. Яагаад одоо тэглээгээд тэднийг биеийн үнэлэгч энэ гэж харааж байгаа юм бэ? Тэр бол бас ёс зүг асуудал. Бид нар хүмүүст Монгол ардын намыг сонгох эрх нь ч бас байгаа л байхгүй юу? Хэрвээ байхгүй бол одоо энэ Монгол ардын намынхын эсрэг одоо зэвсгээ бэрээд бослоо арчсан намынх нь. Шууд одоо байлдaltaа. Тэгэхгүй тэгээд ингээд нэгд Монгол улсын хуулиар ингээд зөвшөөрөгдсөн улс төрийн намтай засгийг хууль ёсны сонгуулиар үгүй тэгээд Монгол ардын намын хүмүүс сонгож чинь тэрнийг нь одоо үнэхээр хүлэн зөвшөөрөхгүй бол сонгуул Монгол зөвхөн байгуулж байгаа юм. Яг одоо Америк өрнөдөд бол тэр чин либерал консервативор чи ялгарчдаг л та. Ялгардаг. Одоо Холливуд бол дандаа зүүнтнүүд учраас арц намыг л дэмжиж. Арц намын сонгуульд оролцдог, янз бүрийн уулзалтанд очиж оролцдог, шоунд нь очиж орно. Би одоо жишээ нь Роберт Де Ниро бол би Обамаг дэмжин, Байденыг дэмжиж байгаа. Трамп бол факт би энэтэй зодтолдох юм бол алаад хайна гээл юм яриа л явж байгаа. Аа консерватив нь болохоор өөр юм ирж байна. Тэр чинь ил байгаа хөө. Тийм ил. Аа нуугаа даах шаардлага байхгүй. Тэр чинь тийм. Яг хөө тэр юу муухай ёс зүйн байгаа болцсны шинж нийгэм даяараа те. Хуучин бас арайч тийм байгаа хүмүүс сүүлийн 30 жил бол энэ улс төр гэдэг чинь юу дэлхийд даяараа их ялцарчлаа. Тэгээд энэ би юу ярих гэжлээ мартаад тах юм. Мартчихлаа. Одоо бидний байгаа царай энэ бол ийм царайтай арт түмний дарга энэ улс төрийнхэн болгосоор нэг цараа нь бас яг адилхан л байна л да. Одоо энэ шилб төслөхөд энийг та хоёр бүр их сайхан тайлбарлаж өгсөн. Ипотекийн зээлээр бид нэр хям түнтэй орон сууц худалдаж авнаа гэж нийтээр итгэдэг байхгүй. Эн чинь өөрөө энэ ипотекийн зээл гэдэг хөтөлбөр чинь байрны үнийг навс өсгдөг ийм хөтөлбөр байгаад байна шүү дээ тий. Хэдхэн барилгын компаниудыг дэмждэг тий. Тэгэл яг л түрүүний ярьж исэн нөгөө нэг л корона капитализмыг бий болгох. Би сая нөгөө ярих гэжсэн юм саначлаа. Одоо энэ дэлхийд либерал консервативаараа улс төр багтаад байна. Дэлхийд даяараа. Ер нь тийзэнээс л тийм л байсан л да. Дунд нэг коммунизм, социализм, фашизм гарч иж нэг болжигнорч алга босныг тооцвол. Ер нь бол нэг бол ийм статус кво хадгалаач юм уу уламжлалын одоо байгаа зан заншлаа хадгалж ингэж үрдэж ингэж органикаараа үүсгэх хэрэгтэй гэсэн нэг тийм үзэл санаа. Нөгөө талд нүггүй дэвшилт байх ёстой. Төр одоо юу гэдэг хүний эрх хэрэгчлөө хангах ёстой. Нийгмийг одоо сайхан болгох ёстой. Нийгмийн проблемуудыг шийдвэрлэх ёстой. Тэгшвэрлийг тогтоох ёстой гэсэн нэг ийм хоёр үзэл. А ер нь бол прогрессив гэдэг үзэлт нь бол одоо тэр коммунизм, социализм эдгээр фашизм ч гэсэн тэр дотор багтчихна. Либерализм бид нар ч ер нь нэг зүйлийн ер нь консерватизм үеэс соён гэгэрлийн үзэл санаанууд гэдэг ингээ хоёр хуваачиж болно. Би одоо тэгэж хуучнах шиг ийм классикл либерал маягаар коллективизм, индивидуализм гэж би одоо хувааж харгаа болоо. Би илүү консерватив чиглэл рүү ингээд яваа хөгжөөд миний үзэл санаа маш их одоо төлөвшөж штэ. Одоо л миний үзэл санаа төлөвшөж эхэлж штэ. 10 жилийн өмнө миний ярьжсэн юм бол үнэхээр түүхий байжээ. Тэг гэтэл одоо 50 60 хүрчээд балаа юм яриад миний 20 настай үеиг шиг нөхдүүд насаар айнрын дээрээ сууж штэ. Хуйчаа бичээ гэл те. Ямар муухай хөгждгүү юм уншдгүү. Тэр хідэн номноосоо өөр юм хардгүү. Одоо яалтай билээ. Тэгээд зүгээр ингээ бодоход одоо энэ монголчууд
энэ байхгүй болсон коммунизмтай тэмцэхийг болмоор байна. Кубын коммунизм нурлаа бурио морио гэдэг. Гэхдээ коммунизм Кубад байгаа коммунизм өнөөдөр дэлхийд аюул биш байхгүй юу? Америкийн либерализм, social democracy, неокон гэдэг чинь амар аюул. Бидний одоогийн энэ фиат мөнгөний систем гэдэг чинь Америкийн холбооны нөөцийн банкны олон улсын валютын сангаар дамжуулсан юм фиат мөнгөний дэлхийд даяараа хэрцэн нэг тогтолцоо эдийн засгийн систем эдрийг чинь төвөөс тэнд бүгдийг хийгээд байна. Кубын коммунизм хэд ч хамаагүй яг нэг үг. Жижигхэн харалт ир чинь. Тийм. Одоо зүгээр Куб ч юм зүгээр музей юм. Тийм. Умар Солонгос ч ялгаагүй. Музей. Манайхан одоо нэг цөмийн зэвсэгтээс Америкт алцаад зүгээр музей заяа. 30 жилийн Гэхдээ тэр хүмүүсийн алга ташж байгаа худлаа уйлж байгааг харалт чинь үзүүлбэр үзүүлж байгаа байхгүй. Тэгээд ах чи юу Кубын коммунизм дэлхийд аюултай байхгүй ч чинь зүгээр ядуу нэг шүдний эмчнэр месцал зүрхний эмчилчээс бүгдээрээ Майамид баян амьдарч байгаа. Тэнд одоо Бүгдээрээ гараа коммунист ярьсан. байгаа болцсонгүй. Ер нь бол тэнд. Коммунизм нь одоо ер нь харьцангуй одоо энэ социал демократ Венесуэл шиг Монгол шиг төрийн хит интервенцтэй л болсон байхгүй. Тодорхой хэмжээний жижиг сажиг хувийн хүн чидэр хүлэн зөвшөөрөгдсөн шүү дээ. Одоо яг тэр өнгөрсөн Монгол цаанаар ардын ярьжсэн автагаа тэнцэж Facebook-ийн чадахгүй сургуулийн орчин хаан ч гэдэг юм уу эн чинь яг энэ байгаа байхгүй юу те. Хэрвээ тийгээд хаагаад хориод болчдөг юм байсан бол энэ хүүхдүүд сайн сураад хичээл сургуультай амжилт үзүүлээд идэв гэсэн бол одоо энэ хойд Солонгос чинь дэлхийн номер 1 хөгжилтэй улс байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Хойд Солонгос ч бас хуучныхаасаа өөр болсон. Тэр мэр тухай монголчууд ерөөсөө ярихгүй мэдэхгүй. Ер нь бол нэг нөгөө дэлхийн ертөнц зөөрчлөгдсөн 1990 оны юм яриа болио одоо. Коммунизмтэй л үзээд байдаг. Аль хэзээ байх. Тэгээд ардсан намын хэмжээгээр бид нар ардсан гэдгийг авчихсан л одоо 35 жил нам чинь одоо гол нь тий. Одоо нийгмийн бодит бэрхшээлүүдийг ерөөсөө хөндөж авч. Одоо ач холбогдол өгч тэрнийг одоо нийгмийн хилцүүлэг болгоход ардын намын эсрэг бодит сүр хүчин хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр Батуул гараал ирэх юм баяр цогт чинь анх улсын баг хурд Монгол ардын хувьсгалдамаа сонгогдож ирсэн билээ. Гэхдээ тэр одоо элбэгд орж байхгүйг л элбэгд орж энэ хий баяр цогт эдрээр дамжуулаад одоо ус төрдөө байж л байна. Гэхдээ нэр одоо нөгөө Женкон байж байгаа тэгээд хүрс хүн ингээд эдгэр чинь бүр динзаврууч штэ. Монголын улс төрд 35 жил ерөөсөө шинэ үе гарч ирсэнгүү. Тэгэд яг л нөгөө нэг юмаа яриад ингээд байж байгаа юм аа нэрэ. Коммунизмтэй тэмцсэн улсын баатар гэж цэрэгт жоог өөр улсын баатар авцсан. Насаараа нэг юм яриад те. цэл залуу нүснийхээ галдөлөөр бадарч гэдэг шиг тасхар өвгөн партизаны яриа. Уулаа үгүй цав цагаан өмстэй болтлоо тэгээд нүлөлөө л өвгөн партизаны яриа одоо болмоор байна. Тийм байгаа. Тэгэл тэр чин зүгээр л одоо үеийн өнгөрсөн бол тэгэл үний насны юм гэж байна шүү дээ. Нас гэж юм биш. Шуналтай. Үеийн өнгөрсөн бол тэгэл эсвэл зайлуултад албан тушаал өгөхгүй намын хуралдаа ямар хэрэгтэй. Айгүй азгүй одоо энэ арчс намын залуучуудтай те. Нэг хүүхдэр хөшөрцөн гэдэг шиг. Насаараа одоо ингээд ус төрөөр явлаа. Тэгээд сүүлийн 3 4 сонгуульд арчс нам ярьж чадсангүй. Камбар залуу нас нь одоо ингээд арчс намыг сонгосон биш гудамжинд өнгөрлөө те. Тэгээ нэг ийм бас нэг том нам учраас ингээд нэг бизнес эрхэлдэг хүмүүстэй ингээд танил. Тэгэл ингээд бас нэг жоохон нэг юм халаас нэг мөнгөөр нэг тасрахгүй. Тэгэл нэг худлаа шоурцсан уусан нэг ийм нөхдүүд байж шүү дээ. Би арчсан намынх нэг мэдэн шүү дээ. Тэгэл хизээч тэг нэг ийм хамтран засаг масаг байгуулангууд тэнд нэг агентлагийн дарга марга эсвэл нэг ийм сайдын зөвлөх мөвлөх болцсон. Тэгээ бас баруун зүүнний үзэл стратеги Орос Украин гэж яран дээр ирж гоёо гэдэг. Тэгээд нөгөө манийхаа засгийн газар ажиллаж шавар өгсөн атсныхан дэр чинь үзэл баримтлын ялгаа байхгүй. Би нэг арцсан хэдэн үд ярьж нэр яг үнэн хэлсэн шүү дээ. Уу уран сонгуул дараа ялгцсан одоо мөнгөгүй шүү дээ. Яах юм бэ? Ярьж байгаа юм чинь. Гэхдээ тэгвэл тэр хүн өөр ажил хийхэд яасан юм. Улс төрөөр ажиллаар чадахгүй. Тэгээ харин тэгээд үнэхээр тэр өөрийнх нь улс төрийн замнал дарга дагаж явсан юмд өөрийг нь тэр золгүй амьдруулад байгаа хүн өөр юм бодох. Ер нь бол улс төр бол full time ажил. Нэг юм бизнес хийж байгаа тажуугаар нь улс төр хийнэ гэж тэр бол хийж болох. Хобби яг үүндээ бол биш үү байхгүй тийм. Хобби биш дээ. Тэгээ энэ хоёр намыг хараад тахлаар чинь Монгол ардын нам чинь харьцангуй арчсан намаасаа илүү баг орон талтай байгаа байхгүй. Одоо залуучууд нэг чинь сая ундаг залуучуудыг харъя. Оюун эрдэнэ те амар баясгалын эднэ дандаа 80-аад оны шүү дээ. Арчсан нам чинь их чинь 70-аад оны тэр чигт нь ерөөсөө
нар үзүүлэхгүй За байлаа. оюун эрдэнэ төр бол либерал заяа. Одоо 80-аад прогрессив тий. Тэ прогрессив энэ зүүн өрнөдийн шин зүүнийх нь одоо new left гэдэг тийм маягийн хүмүүс гэхгүй. А хөрс үхэдэр бол old left маягийн тийм одоо хуучин бууны угаргаа шүү дээ яалтч нэг цэрэг мэрэгт явцсан тэр цэргийн сургууль төгссөн хүмүүс зодддаг те. Одоо ч чинь христийн шишний пасторудаа уулзчаад бас би бас LGBT одоо энэ соёл моёл орж иж байгаад бас маш шүүмжлэлтэй маш өөрт нь маш таалагдгүй гэдгээ бас илэрхийлсэн. Би тэрний за боломжтой бас Монгол төрийн тэрхүү гэж бодсон. А ер нь одоо энэ хэн бэ штэ? Баяр цогт гэдэг одоо сая арчсан намын ерөнхий нарийн бичгийн дарга болдог. Энэ нөхөртэй харьцуулахад хөрс өхөр нийгэм соёлын хувьд бол баруун нөхцөлтэй юм баггүй. А энэ баяр цогт чинь дандаа тренд дагна. Ингээд цаг үеийнхээ бас энэ тренд болсон юмнууд ингээд жаргон олгоцсон гадаад үг мөгн гэрлээ. Бас вок ирж илээ. Вокчдсан шин зүйнтэн болцсон биз. Тий. Одоо тэр нөгөө форумын инх бат. Тий. За энэ ардсан намын энэ нэг гадаад ботоо сурсан. Тий нэг юм тийм нөхдөөч дандаа афоризм шаасан гарууд идэг штэ. Худлаа хүний үг мөгийг ингээд айвал бүү хийвэл бүү айч шиг. Тэгээд тэр чинь яг нэг юм сонгуулийн мөчлөгөөрөө болж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд сонгуул төхөөд ирэнгүүт тэр чинь бол тэд нар чинь бол ингээд айгүй юм прагматик заяа. Юм залтай. Яг юм зодон болонгууд ингээд нөхрөөгөө яваад орчин. Тэгээ нэг сонгуул ч юм уу нэг олон нийт анхаарал эхлэнгүүт нөгөө титэм үгээ альдаал гараад. Тэр өтгөө манай ранд хүртэл титэм үг. Өнөөдрийн титэм үг. За тэр нэг яриад. Одоо энэ хүмүүсээс солиулдаг солонгоос долоондор байгаа шүү дээ. Манай ус төчнөр бол та нар ийм хоёрын хооронд би хөгжүүлээд үгийг ашиг нэг шиг тэр чинь яг хөө тийм. Тэр эднэрийн хажууд бол цэвэр эрүү хүн баггүй юу? Тэ? Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, төрийн татвар төлөгчдийн мөнгө хулгайлаагүй байдаг ч юм уу, тэ? Итэл одоо энэ Нямбатар гэл хотын дарга одоо буусан ч гэсэн хэрэг онтохгүй шүү дээ. Энийг ингээд жигэлээл 2 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр тороол айрамт хичээгээд байсны төлөө энэ үйлчлүүд нь баригдлаа. Тэгээ нэг сард бол нэг тороолыг бол 5-8 сая төгрөгөөр ажилуулдаг байж гэдэг. Энтэй холбоотойгоор хамгийн хүүгийн яг түрүүний бидний яриад ийсэн нэг юм уу доотчуулыг нь барьж авдаг тийм. Саран цэцэг гэдэг юм уу хэвлэлийн албаных нь дарагч биш зөө. Зүгээр юм уу мэрэгчлэлтэн юмтэйг аваад золионд нь явуулж байгаа байхгүй. Баяр цэцэг гэдэг хэвлэлийн албаных нь дарга нь байгаа шүү. Тэр үнэн. Гэхдээ тэр дандаа л ус төрийн ертөнцийн тийм байдаг шүү. Хизээч яг үндсэн хариуцлагыг одоо юу гэдэг одоо том их мэдлэлтэй хүн хариуцлага үлээдэг түүх юм хааж байхгүй шүү дээ. Гэхдээ эн чин тэгээ одоо ингээд дэмжээд идэг. Энийг одоо зөвөө Нямбатрын зөв гэдэг ямар олон хүн сошиал органикаараа байж байна тийм. Өөрсдийнх нь үр хүүхэд нь яг энэ охин шиг ингээд золионд явах байхгүй юу? Энийг юусоо мэдтгүү тийм. Одоо энэ ерөнхийлөгч байсан Баттуулгын доор ажиллаж исэн хичнээн залуучууд шоронд явлаа. Дараа нь энэ их болтын туслахаар байсан одоо хэвлэлийн төлөөлөгчөөр нь эхлээл байж исэн нөгөө дэмбэрлээс эхлээд бүгдээрээ шоронд явж исэн тийм. Эдгээр хинч шоронд ортгүй өөрсдөө бүх юм тохиролцсон. За би жоохон савраа татъя. Би одоо жоохон итж уугаа зогсоё. Гижил тохиролцоонд орж өөрсдийнх нь ашигаа хөндөггөөс биш шоронд орох тухай юу ч байхгүй тийм. Номтой баярыг шоронд орлоод гэдэг. Номтой баяр баг өөрийн арал байгуулад тэнцээ шоронд бүр гадаа байгаа юм хүмүүсээс бизнес юу нэг хацсан Монголд тийм биш юм билээ. Одоо нэг Right News гэдэг подкаст хийгээд байгаа чи бид нар бас Монголын мэтэг бол хүмүүс ингээд хангалттай ойлгож чинь ярих хүмүүс зөндөөл байгаатай бид нар ч гэсэн одоо ингээд ярьж лээ. Тэгээ энэ Right News-ийг одоо ингээд аудиогоор ч гэсэн явуулаад байгаа чи энэ гадаадын системийн хуулбар манай систем болохоос биш энэ либералууд яриад байгаа шиг Америкийн сайхан агуу харчил Монголд ирээд монгол хүн өөдгөө болохоор олиггүй болохоор гажууд дурцсан энэ гэж бид нар донжилдаг тийм биш. Бид нар ч угаасаа хулгаал өөрийн энэ түүхэнд хамгийн авилгацсан ялцсан систем чи юу нэ социал демократ систем юм билээ. Коммунистууд ч гэсэн сүүлдээ маш их ялцарсан. Гэтэ эхний үед нүү цэвэр идеалистик байсан те. Социал демократууд нь юу гэхээр коммунизм хуурамч гэдгийг аль хэзээ ойлгоцсон. Одоо зүгээр энэгээр лооцсон болгож одоо зорилго нь коммунизм биш орцсон коммунистууд яваад байгаа байхгүй юу? Одоо тэгэл гой хувцс өмсөөл өөрөөсдөө өнгөж будаал те. Тэгээ одоо ч Хиллари Клинтон Трамп хоёр хэдэн удаа бие биенийгээ шоронд хийх тухай ярьсан бэ. Тэгээ ярьж байгаа гаргаж ирж байгаа тэр одоо бас буруутгал сонгуулийн үеэр иржсэн нь үнэхээр ноцтой. Жишээлбэл Russia Gate Talks гэл те Хиллари Клинтоныг тэргээр нь
Трамп бол шоронд хийж чадгаар байхгүй. А бас Трампын ихний бүрийн эрхийн хугацаа дуусны дараа Байден жишээлбэл Трампыг хид хидэн юмар буурдчихсан бас шоронд хийвэл хийчихэр л байхгүй. Гэтэ хийдгүү. Ардчилсан улсад байна штэ. Улс төрч хүн дараа нь ингээ гараад ирэх юм бол хизээч өмнөх хүмүүстэй хариуцлах ноогддог. Яг л өөрөө явахаа мэдчихэдэг. Тэгэд эн чинь систем болсон гэдэг. Хоёр намыг тэр ингээд бүгдээр тэр систем бие биенийгээ хамгаалдаг. Хэрвээ чи тэр тоглоомын дүрмийг мөрдөхгүй бол улс төрөөс зайлуулдаг нь ардчлалын нэг хамгийн том одоо юу гэх юм давуу тал нь гэж ирдэг те их мэдл төвлөрөх боломжгүй үүдэгтэй нэг хүн бүхнийг шийдэж чадахгүй болдог ч гэсэн бас нөгөө төлөө шийдвэр гаргалт удаан байдаг. А ямарваа нэгэн асуудлыг шийдэхин тулд нэг хоёр хүн тэр нь хошуучлах боломжгүй байдаг. Трамп ч улс төрийн эстаблишментийн гаднаас орж ирсэн юм шүү дээ. Насаараа улс төрд байгаагүй. Тэгээд хүмүүс ч амар итгэжсэн. Энэ бол карьер улс төрч шүү. Энэ бол айгүй шийдмийн хүмүүс ингээ айгүй мундаг эрс хатуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх байх гэж бодож байсан чинь манай хүн эхний 4 жилдээ яг нөгөө шилний цаанаас чихэр долоолгон гэдэг шиг айгүй гайгүйсэн. Тэгээ хоёр дахь бүрийн эрхийн хугацаа дээр одоо шууд урвчлаа. Шууд сонгогчдоос 180 градусыг явуулсан. Яг нэг хит хитэн асуудал бий. Тэр дөрвөс ч гэдэг юм уу одоо LGBT туг мөг тэр хөтөлбөр зарим нэг сургууль мургуул боловсон хоёр хүүстэй гэж зарсмаас ингээд бас зөв алхмууд бий. Гэхдээ яг нэг Байден Камала Харрис байсантай харьцуулахад бол Орос Украины дайн майнаас ингээд савраад татсан. Гэхдээ тэрнээс андаж Ираны дайн руу мөнгө оруулахад тэ. Тэгэд ийм байсан. Тэгэхээр ингээд яг ингээд бодит одоо юу гэдэг Америкийн ч гэдэг юм уу Европын ч юм уу энэ ардчилсан гэдэг улсууд чинь улс төрчид хязгаарч хариуцлага хүлээдэггүй. Улс төрч чинь тусдаа political class гэдэг тусдаа privilegeтэй тэднэрт хууль мөрдөгддгүү бусад хүмүүст татвар хууль торгуулаар бусдыг боорчлдог. Одоо би хасрын төрөүнийг хөндөж ирсэн шүү дээ. Одоо Монголын Кубын дэглэмийг нураагаад коммунизмыг ялж ийн малж ийн гэдээ яриад байна юм. Яг тэрийг ярьж исэн хүмүүс чинь Трамп бол establishment эсрэг тийм үү? Тэнийг далд төр гэдэг байгаа шүү дээ тийм үү? Гадаадын интернет цэгийг эсэргүүцдэг өөрөө инхийг эрхэмлэн гэж ярьлаа гэж ярьжсэн чинь одоо Куб руу дайрсан, Иран руу дайрсан чинь болохоор дарангуй дэглэмийг нунгаар. Тэр хүмүүс чи өөрөөсөө интервенц хийж болохгүй гэж ярьжсэн хүмүүс шүү дээ. Одоо бидний ингээд тийм юм янгууд фашист гэдэг. Путиний тороол. Одоо энэ хуулийн за эсрэгээр монголчуудад ойртуулдаа ярихад намбрын их үер гэдэг хүн биш. Тэгэхээр цор ганцаараа шоронд орсон. Энэ шоронд орох хин хийсэн бэ гэхлээр Монгол ардын нам, ардчилсан нам хоёр нийлж байгаад хийсэн тийм. Ямд орчин би манайх зургтгүй учраас би зургт үзээгүйгээд нөгөөдүүл нь болохоор ардчилсан намын юу хийсэн бэ гэхлээр цагдаагийн ерөнхий газрын бүгд орж баяр хоёр доо. Тэр цагдаагийн ерөнхий газрын даргаыг нь ардчилсан намын нөхдүүд байсан. Тэд нэр ингээд баг багаар тоогийн нэмсээр байгаа 500-аас дээш цагтаа авчицсан. Тэнгүүт тэр чинь хууль зүйн сайдын мэдэх хэвээр асуудал болоод ямдурчин муухай харагдаад байдаг тийм. Яг үндэ баяр эдгээр ч хийж байгаа. Ачуусан ганц оймсын гадалцуулаад явсан. Тэр улс төрч өөрөө тэр хоёроос дутгааргүй нөхөр байсан болчихсон шүү дээ. Барьсан ч гэсэн нөгөөт нь шоронд ороогүй ингээд нөгөөт нь бас зөвүүн хошоортой байна шүү дээ. Тэгээд нэг жил тэр турж мураад өсөглөн зарлаад хүүхдийнх нь бүр тэр чинь бүр амар элбэг дорчиг гүлэг болоогүй шүү дээ. Элбэг дорчин зугтцсан шүү дээ. Хүүхдийн төлөө өсөглөн зарлаагүй ээжүүд хүртэл алдарт ээжүүдийг хүртэл өсөглөн зарлуулсан юм шүү дээ. Одоо хүртэл энэ нөлөөтэй байж ин хүүхдийн сайдыгээ явж тэр үед манай улс төрийн энэ establishment бүрэн дүүрэн ингээд тоглоомын дүрмөө ойлгохгүй байсан. Тийм учраас их хоёрыг хөндөцсөн. Гэтэ одоо бол өөр болсон. Одоо гэхдээ ингээд бүр хэд алцаад ирэхээрээ эргүүн хэрэг сөхөд эхэлдэг те. Ер нь бол улс төрч дарчлалын үед бол character assassination гэж яддаг штэ. Нэр төрийг гутаагаад карьерийн үггүй хийдэг. Тэгэхээр амьд өгтөл болох. Хизээч одоо ялдаг. Одоо юу гэдэг ялангуяа нэгдүгээр игнэний одоо юу гэдэг сайд дарга сенатор гэдгээрээс хүмүүс шоронд орно гэж ёстой түүхэнд байхгүй. За улаан цаймал гудамжинд одоо хүн алж байгаа баригдахгүй бол нэрэ. Тий. Огцрол. Тий. Тэгэхээр баахан хил аманд орон шалгагдана. Заримдаа нэг ийм одоо юу гэдэг нэг юм торгуул моргуул ч юм уу те. Тэгж байгаа удахгүй тэгэл мартагдал яваад өгдөг. Одоо тэр харалтаа тэр Джеффри Эпстин гэл те. Тийм. Эпстин ч юм бол шоронд хориод өөрөө өгсөн ч юм уу алдсан ч юм уу тийм. Тэгээд тэнтэй холбоотой улс төрчдийн нэрийн зарлал гэл Трамп ч зарлалын гард ирсэн тэгэл мах редакторлаа ирсэн. Манай гаргаад ирчихэж байгаа. Манайд гоё явж байгаа. Тэгээд тэр хэрэгт холбогдсон байна. Тэ нөгөө улс төрийн хөлтөл болгож байгаа нөгөө өксөн өмнө Трамп ч өөрөө ер нь тэр дотор нэр нь байгаа.
Тэгээ Elon Musk ч нэг хэлсэн шүү дээ. Тий. Гэтэ яг тэгэл Трамп ер нь их хөлтэй байт юм биш юм билий. Одоо бодглоо. Ер нь тэгээд тэр ихнэр мэхнэр нь баг нөгөө Эпштейнээр дамжуулж баг ихнэртэйгээ танилцсан гэдэг нь ер нь л ортой байл шүү. За тэр талаар бол сонсоогүй. Гэхдээ ерөнхийдөө ингээд яг ямар асуудал дээр юу шийдвэрүүд гаргаад үр дүнд хүрч байгаа гэдгийг бол хэлж болно тийм үү? Гэтэ ерөнхий агуулгаар бол чинь юун дээр ингээд нэг юм одоо нэг нүдэн баримжаа гэдэг нэг юм байдаг шүү дээ тийм. Би ч амар конспир. Ингээд зайгаа авчдаг тийм. Гэхдээ тийм амар шуугсан шүү дээ. Шуугсан. Гэхдээ ямар ч гэсэн тэр Гилен Максвелл гэдэгтэй бол тэр Мелания Трамп бол амар холбоотой байсан байна. За баярлалаа. Тэгээд энэ 7 хоногийн маань тайм маань энэ түрээд өндөрлж байна. Та бүхэн яг энэ дэлхийн сонин хачин гадаад үйл явдлууд дэлхийн ертөнцид ер нь Монгол болоод байгааг энэ томсгосон хувилбар явж байна гэдгийг манай Хасар Бэлгүнээ хоёрын Right News Гамбарын таймоос үл авч үзээрэй. Тэгээд дараагийн 7 хоногт Маац намынхаа Right News гэж жоохон төр зүйл завсарлах гэж байгаа. Бид нар удахгүй видео олох гэж байгаа. Тэгээ бас энэ чинь бид шийдвэрлэх ёстой олон асуудал гарцсан. Тийм учраас Right News-ээ нэг 2-7 хоног нэг 3-7 хоног завсарлуулна. Тэгээд өнөөдөр нөгөө манай Маац намын дараа ирэх учраас бас жоохон богинохон болчих шиг боллоо тий. За тэгээ. За баяртай. Тэгээд дараа 7 хоногт уулзцгаая. Бид бүхнийг дагаарай та бүхэн.